Багын явдал. Манай сургууль. Түүний маргааш нэгд өдөр даваа гараг. Тэгэхээр игч битээр сургуультай явах хэрэгтэй байсан юм. Би одоо ямар сурагч байснаа ярих болж байна. Ярихад жаахан ичмээр юм. 20 жилийн өмнө надаас өөр тийм өөдгөө сурагч бараг байгаагүй гэж болно. Одоо бол та нарын дотор ийм сурагч лав байхгүй байх. Байж таарахгүй гэдэг би урдаас хэлье. Юуны өмнө би өдөж унтаж өгдөггүй. Өглөө босч өгдөггүй байсан юм. Намайг босгох гэдэг өвөө ээж игч гуравт амаргүй ажил байсансан. Гэвч тэд намайг босгох өөр өөрийн аргыг бодож олдогсон. Өвөө аягвал бол халбах үдус нүүр рүү минь цутгаад босох нь унтаж байгаа хүнд үүнээс амар юм үгүй. Ээж бол өглөөр түхэр малаа илүүж яваад орж ирээд хулцлагын минь хуу татаад мөсчих хүтэн гараар нойрмог нүрийн минь дарж намайг босгодогсон. Гэтэл тэр өглөө ихч намайг шал хачин аргаар босгосон юм. Дүү минь босоороо одоо хичээлээс хойжмлаа. За босоод нүдэ нээдэ гэж чихэн шимнээд долоовор хуруугаараа миний хинхдэг гидсэр эн тент хатгажж гжигдэж мөрчиг нуусаар босгочихсон. Ийм зэвэн аргаар босгосны хариуд би ихчийг нүдэн хайсан чигээр хит цогож авсан боловч тэр нойдон хамуу шиг салж өгөхгүй. За бос ихчигээ зодсон ийм салга бодно. Хараач ийм салга болдог юм гэж салгалан маяг гэж намайг шоолоод болохгүй болохоор нь би аргагүй нүдэ нээлээ. Би босоод орноосоо сугуусран босч маш түргэн хувцалсан. Хөмд цамц хамаг юм тавьч бараг үгүй болохоор их хурдан хувцалахад юу байх вэ? Хөмтэй цамцаа гадуур нөмсч авлаа. Галоштой эсгийн хутлаа өглөж авлаа. Шалны үр дээр тараагаад тавьчихсан ном дэвтрээ хамж уранхаа цүнхэндээ сугандаа авчуулав. 2-3 давж чавх хийдэг утсан сундгаа ширдэг дороос сэмхэн авч өндийнхөө хадлаас нь тгийлээ. Бас нэг чухал багжаа мартах шахчаа. Өчигдөр ээжийн дэлгүүрийн дотроос дэгээдсэн хитэн дардаг хадастай шүтэнсний харьцгаа хааснаа санахгүй гайхширч байлаа. Тэгтэл орны хөшигний цаана ханы нүдэнд хавчуулснаа гинт бодлоо. Түүнийг авахар сэмхэн гитв. Өөрөөр хэлбэл миний нүүр ихч өвөө хоёрын зүг ээлжлэн хандаж бөксөөрөө ухран ширдгүүд ойртоод гар минь хөшгийг сэмхэн сүхэл шүнцний харьцгаа тэмтрэн олж аваад өмднийг хаалаас нь хийлээ. Энэ үед өвөө боссон байсан боловч нүдэн анид хөвтөг зангаараа хөвтөж байсан. Игч баруун хатавжинд очиод угаалт туурын дэргэд буруу араад нүүр гараа угааж байсан юм. Энэ сайхан чөлөөнд би цүнхэнд байдаг ном дэвтэр үзэг харандаа баллуур бихнээс бусдыма бүртгэж авав. Тэгээд ээж надад зориулж аяганд хийсэн идэх юмыг харлаа. Жижигхэн тал эвэнгээс нэг хазаад үлдснийг нь альдамтай хамт хөмтөө цамцныг халаас нь хийлээ. Орой боссон болохоор одоо идэх зав алга. Ангидаа очиод идэх амттай юм шиг санагдгаас гадна алимны өрөөр тоглогч бас аятайхан. Тэгэд хамгийн бүрцэнтүүд гүүгэд гарах гэтэл их хөмтөө цамцны минь аравч дээрээс нойтон гараараа шүүрээд авчээ. Хүүе чи нүүр гараа угаагач дандаа галтруухан шиг юм сургууль дээр очиод намайг загнуулж байх юм. Ичдэггүй амтан чамайг ээжд хэлэндэ гэж байна. Би энэ ярчигтай ажлыг марччихснаа гинт санаж аргагүй нүүр араа угаах боллоо. Игчийн оронд дугаагуурын дэргэд очиж буруу хараад гар нүрээ нэг усаар цавдаж аваад алчуур тийш ирэхтэл за яршигаа төмөрсгөө чи олигтойгон угаалдаа гэв. Игч нүрээ их нямбалж угаадаг. Өглөө болгон ингэ сөрхий угаах түүний нүүрний улбар ягаар зулгарчмаар санагддагсан. Дараа нэгч гизгээс хамнаас сүждэг энэ хар яршигтай олон ажлыг хичээлээс өмнө яаж амжуулдаг юм бол гэж би их гайхтагсан. Түүнийг нь хараад байхад залхуу өрмөр. Эрэгтэй хүн бош төрсөн над аз боссон юм. 2 сард нэг удаа өсөөх суулгач бас амаргүй. Гэхдээ өглөө болон самснаас хаа зүртэй юм. Тэгтэл ээж бас ороод ирлээ. Ээжийн дүүч нүүр гараасаа угааж өгөхгүй юм хүзүү хоолойг нь хараа падхаар нүүр нь энүүгэндээ царайд баг өмссөн юм шиг хараа гэж ховлов. Би их чиг дотроо харах боловч ээж хурц ирд хөмтөө цамцыг минь тайлж авахгүй өнөө хичээлийн бэлтгэлийг минь үзчихгүй гэж айсандаа буршуухан гадуур хөрмөө тайлж хаяад дахиад угаагуурт очлоо. Угаагадаг гэж ээж ихчэд даалгалаа. Бүрч гайтай юм болох нь тэр. Игч мөлөөхөн улаан гараараа миний хүзүү толгойг савндаж угаахад гижиг хурж би ардсан нь бас нүд маань аргаад хорцоод живчих шиг. За яршигаа би өөрөө яасан юм ус сугар уус гэж дургуцтал ээж уухай чи тэгэд игчтэй ярдаглаад байгаарай гэж зандарлаа. Ээж юу ихчийг өргөмөл юм бүсгүй амтан гэд хэр халдаахгүй гарч хүрэхгүй. Тэгсэн байтлаа намайг бол дандаа буруутгад зодон загныг бээжийн төрсөн өрн болохоор намайг яаж гомдоосон хамаагүй юм шигд байдаг. Би түүнд их хатааргаж би өргөмөл хүн ихч төрсөн охин байсан болоосоо гэж боддог бай та. Игч яаж ч байсан хөдлөхгүй урваага дууган номоо байдаг болохоор их хүндтэй байх шиг байдаг. Гэтэл би тэр хамгийн амархан дууган номоо байдлаар байж тун чаддгүй хойно
Намайг загнахдаа дандаа хичээр жишээ тат чи нэг хичээгээ гар хичнээн томоодоо сайн хүүхэд. Гэтэл чи яаж гисэн заяа найс хүүхэд вэ гэд зэмлэнэ. Иймд би хичээн нурмаар номоодсан өрмөл охин гэдэг хоёр шал дургу үрээд байдаг юм. Тэр өглөө би хичээн гагаар хичээлээсээ жаахан гоцорсон ч харин нүүр гар хүзүү хоолооноос сайн угаасан болохоор ариун цэврийн комисс нямаага сайхгүй нэг сайн талтай. Адаг сүлд нэгч бит хоёр гэрээсээ гараад халуун усны зүүг зүрээр тойрч төмөр замын далаа огтлоос сургуулийн годомж руу орох үед миний нүр өглөөний жавар чимчгнэг орслоо. Нүрээс угаасан болохоор арьсан нэмгэн болчихсон юм шиг. Тэгтэл нэг гайхмаар юм санаанд орлоо. Хичээ хүний нүүр гар хоёр ил нүцгэн байдаг мөртлөө яагаад даардаггүй юм бэ гэж асуулаа. Яах вэ сурчаад л тэр биз. Хүн нүцгэн яваад байвал бас сурчаад даарахгүй дээ тийм ээ гэтэл битгий солиор хөлдөж өгөхгүй юу гэж хичээллээ. Игч худлаа хэлчихлээ. Би нүцгэн явж авах юмсан гэж бодлоо. Ингэж яваад нэг мэтгэд сургуулийн үүдэнд ирчихжээ. Манай сургууль 5-ын халуун усны хойд дэнч дээр нарийнхан годомчны хоёр тал байдаг. Байшингийн дундуур нь годомч дайраад гарчихсан юм уу гэж та нар гайхаж байгаа байх. Тийм биш. Тэр үед манай сургууль одоогийн шиг 4 давхар том байшинтай байгаагүй. Харин годомчны хоёр талд өөдөөдөөс гарсан хаалгатай хоёр өөр хашаа байсан юм. Зүүн хашаанд цэлгэр өвөөгийн зандан хашлах шиг сайхан хөрөө өнгөтэй хоёр дүнзэн байшинтай. Түүний нэг нь гаднаасаа ил, нөгөө нь хашин дотор байдаг юм. Тэр хашааны хаалган дээр гүлмэн төмөр заажлж хараар будаад нийслэлийн 2 дугаар дунд сургууль гэж цагаан тусан будгаар бичсэн гой хаяг хадаатай. Энэ зүүн хашааны талд дүнзэн байшинд 7B гэдэг ангид ихч маань сурдаг. Гэтэл би баруун хашааны айлын сууц шиг жижигхэн 2 цагаан байшингийн баруун талынханд 3B ангид хичээлээд. Энэ баруун хашаа хаяггүйгээр барахгүй хаалгач үгүй зүгээр л нэг онгорхон хашаа. Энэ бас сургуулийн төлөөнөөр сураадаг болохоор зарим хүн аж ахуйн хашаа гэж ярих дуртай. Тэгж ярихад нь би дургүй. Би сургууль сурдаг биш харин аж ахуйн хашаа зүгээр л байдаг юм шиг хачин санагддаг юм. Тэнт хэрв сургуулийн клубын том цагаан байшин, цахирал багшийн суудаг жижигхэн байшин хоёр байдаг үсэн бол жирийн айлын хашаа байшингаас огт ялгаагүй болгосон. Зүүн хашааны тэр хоёр сайхан дүнзэн байшин намайг огт орж үзээгүй гэж санаж байна. Хашааны гадна талд өрөөсөн тал нь харагддаг дүнзэн байшинд багш хичээлийн эрхлэх захирлын өрөө байдаг юм. Би тэнд үе дуулагдаж очиод орж зогсож үзсэн. Нөгөө хашаан дотор талд байдаг дүнзэн байшинд бол би орж үзснээр барахгүй нэгийн би ангид 2 жил суралцж үзсэн гэж. Намайг нэг ангид 2 жил сурлаа гэж томчуул багш нар зэмлдэг боловч би үнэндээ нэг ангид суугаад байгаагүй. Яагаад гэвэл миний үлэрч орсон нэгийн бай бол миний анх орсон нэгийн бай ангиас өөр хүүхдүүдтэй өөр анги. Би тэр дүнзэн байшингийн зүүн урд булангийн өрөөнд анх орсон бол үлрээ түүний харгалдаа баруун урд булангийн өрөөнд хичээлээдэг болсон. Ганцхан гаттай нэгийн бай гэсэн хаяг нь л хിവэрээ дээ. Уранхай хуучин номын хооронд шинэ ном авсан боловч ганцхан доторх юм нь хуучин номтойгоо адилхан байсан болов надад их нэг сонь санагдаагүй. Дараах 2 жилд нь би 2 дугаар ангид ороод энэ өөдгөө жижигхэн байшинд хичээл хийсэн. 2-ын Б гэдэг ангид 1 жил сураад өсөх гэж байтал мухар олгоо гэдэг өвчин гидсэн дотор минь урагсан. Урьдчилан хавар би тэр гайт өвчнөөс болоод гидсэн хагалуулж хичээлдээ явж чадаагүй болохоор 2-ын В гэдэг шинэ ангид орсон. Хүүхдийн бөөрийг авдаг хүн байдаггүй. Харин мухар олгоог нь авч хаяад гидсийг нууцаар ойчдаг хорлоо гэдэг алдартай эмч байдаг. Та нар тэр хорлоогоор гидсэн хагалуулж лав үзээгүй байх. Би бүр хорлоогоор гидсэн хагалуулж үзснээр барахгүй олон дахин оюулж үзсэн хүн. Хагалгахт нь уйлаагүй харин хэд дахин оюулгахдаа л уйлах шахсан да. Би манай гэрийнхний хилдгэр түнч зүгээр шууд чаддгүй жаал байсан болохоор мартаад бөмбөг өшгөлөөд юм эсвэл юмн дээрээс тэвхрээд оёогоо задлчаад байсан юм. Гидсний оёос хүмдөө цамцны оёоснос шал ондоогоор урагддаг. Тэр оёос цамцны оёос шиг шар гээд ангаачгүй. Мөртлөө их өвдөөд шар сүрш гоожод ирдэг. Хүний гидсэн дотор ер нь тийм шар ус их байдаг баг. Ингээхээр 2-ын ангид миний 2 жил суусан чухамдаа би өөрөө буруутай биш. Мухар олгоо минь буруутай. Олгоогоо ахуулаад эмнэлэгт 8 хоног хэвтгэд манайхаас дандаа багуудад чигээр алин бов зүүлж авчирч өгдөг байсан. Өвчтөе болохоор манайхан надад эрүүл байснаас минь илүү хайртай болчихсон. Харин хөдөлжгүйж болохгүй хэцүү юм байл өөдөж өгөх шахсан би. Мухар олгоо юунаас ургадаг та нар мэдгүй самраас ургадаг юм. Би самар ихдэх дуртай. Самрыг ястаа нийдвэл тэр ясна гидсэнд ороод мухар олгоо болоод урагшигдаг гэж томчууд байдаг. Тэр үнэн байх. Та нар самар идэхтэй болгоомжтой бай. Эсвэл айгүй бол над чиг гидсэн хагалуулж үзэндээ хүүхдүүдээ. Одоо би 3-ын В ангид сурч байгаа. Нэг ангид 2 жил суугаад бахад залахгүй та. Би энэ 3 дугаар ангид дахиад суухгүй гэж боддог.
Тэр өглөө ихч бит хоёр явсаар сургуулийн үүдэнд очиход ихч заа чи ангид очиж өнөөдөр хичээл дээр томото суугаараа над нусаа ярьлаа гэдээ алчуураа гаргаж миний хамрыг ханцалчих шахан шударч очиж өглөө. Би заа гэхэд ихч томото суна гэдгийг амлсан боловч бараа машины задаагаар орохоор юу болохыг бүү мэдээ. Хичээл дээр тэр өдөр даваа гараг болохоор манайх 4 цагийн хичээлтэй. 4 цагийн хичээл гэдэг суугаад хийгээд ирэхээр их бодно. Харин тоглоход бол 4 цаг их амархан өнгөрчихдөг. Намайг ангидаа хурж очиод багш орчихсон байлаа. Игч магистраар бод намайг хичээлээс хожимдуулж орхиж. Би очиж хаалгын завсаар чангад багшийн нат царгаа дуу хадаж "За хүүхдүүдээ тооны дэвтрээ гаргад. Гэрийн даалгавраа хийсэн биз дээ" гэж байна. Би даалгавраа хийсгээ мэдэхгүй байна. Азар манайгийн хаалга багшин ширээний харгалдаа биш миний суудаг ширээний дэргэд би багшийг самбар дээр он сар өдөр тавих гэж цаашаа гарах зур сэмхэн ороод суудлаа миний хажуу суудаг Нема гэдэг охин багшаа төмөрс хожигдоо зөвшөөрлөг орж ирээ суучлаа гэж хашгирав. Манай ангийн 33 хүүхд дотроос энэ охин миний бодод хамгийн хачин учир нь олдгүй хүүхд байсан юм. Түүний нэг нүд нь өөртөөгөө хамт багшийн зүг харж байхад нөгөө нүдэнд хажуудаа байгаа намайг дандаа ширтээд ажигдаад байх шиг харагддаг. Тэгээд дандаа хүний эрэхт хүртээлтэй юм шиг биднийг багшд ховлно. Тоо бодох юм уу цээж бичигдээ дандаа гараараа надаас халахлана. Тэгсэн мөртлөө өнөө хачин харцтай өрөөснүүд нь миний бичиж байгаа дээр тусаадч байх шиг. Би тоо хэл бичих хоёр аль анд муухан болохоор буруу бодсон бичснээ түнд зориуд харуулж бодлуулах шин гэхдээ огт нуулгүй харуулж бичдэг. Би Немаг нударч чамд ямар хамаатай юм бэ гэж хэлв. Хараач багш энэ чинь хичээлээс сожид ирчихэд хэллээгээ зодоод байх юм гэж Нема хашгирлаа. Багш эргэж хараад сайн намайг олж хараад төмөрс өгч яагаад хичээлээс хоцорж ирээд өмүүлээд байна аа? Сайхан мэдээрээ. Айгуу чи энэ ангиас бас уйлрах гээд байна уу гэж загинлаа. Нема бахан ханж байгаа бол та над руу ширтээд байдаг өрөөснүүд нь аниж инээмсэлж харагдана. Тэр хичээл төгсөх шахаж даалгавар бичих үеэр би Немагаас хариу гавь гэж боддоо. Тэр үед бид цүнхтэй ном ар нуруундаа сандлагын түвшлэгийг налууж тавьдаг журамтай байсан юм. Би Немагийн гизгний тууцыг номын савны бариулнаас сэмхүү уйлаа. Тэгээд гэрийн даалгавраа хичээлэн бичиж байгаа дүрм үзүүлв. Тэгтэл ашгүй хонх тугарч багш завсралцгаа гэд бидний дэрэгдүр гараад явлаа. Ангийн дарга бос гэж хамаандлав. Нема ухсгийн бос гэсэн. Ёо гэд сумагц эргээд болооч чигээд арын ширээний ёндог цохоод авлаа. Түүний гизгнээсээ татчихлаа гэж бодсааж би ухсгийн гараад хаалганы цанаас сэмхэн харлаа. Ёндан аамуус солир чамааг би яасан юм гэд Немаг эргүүлээд зөхөх гэж далаахад Нема ухсгийн босноо. Ёо гэж ангийн нэг дуу хадаа уйллаа. Харин ёндын инээл арын ширээний анааш долгор гэдэг. Найзаа чиний гизгийгч номын самнаас уйчихсан байж тээ тайлж өгч байгаа харагдана. Заам үер саарлагдаад чамайг багшд хэлэндэ гэж Немагийн уйлагнан занж байгаа дуултав. Дараа нь хэл бичгийн хичээл орлоо. Багш үзүүлэн таниулах самбарт хатах гээд хүүхдүүдэд дардаг хадаас түүн байна уу гэж асууж байна. Би өмдний хаалаас нь гараа шуулж хүнсний хайрцагтаагаас 3-4-ийг дардаг хадаас гаргаж хатгаад багшаа надад энд байна гэж хашгирлаа. Юу сайн юм аваад ир гэж багш хэлв. Чи юугээр юу хийх гэсэн юм бэ гэж багшаа асууад би сандрахтаа танд хэрэг болж магадгүй гэж авчирсан юм гэж бодлоо хэлчихэд чих халуу өргөд авчив. Лав улаасан байх. Багш сайн байна гэж намайг баахан гайхсан байг таарч дардаг хадаас юм авлаа. Үндэ би тэр хадаас гонгорыг чадах гэж авчирсан юм. Тэр жотгоржаад намайг дандаа чадаж байдгийг та нар мэднэ. Би түүнийг үнэхээр хоолноос үтгэж тагнуул юм уу гэж боддог. Тэр нэг л шижигтэй юм шиг зэвүүн жал дандаа гэлбэлж хүний нүд хариулж байгаа далдуур өмүүлчгээд гимбүүц сарилт суuna. Багшийн ширээний дэргэд хамгийн нүүрэн сууж ангийн журналыг дандаа сэмхэн шагааж байдаг. Ер нь л нэг сэжигтэй жаал шиг байсан юм. Би түүнийг тагнуул мөн бичиг шалгах гэж энэ дардаг хадаасыг авчирсан. Тагнуул хүнийг төмөр хадаасан дээр хэвтүүлэгдэж дажгүй байдаг гэж нэг сэргийн ах ярьж байсан. Тэр үнэн байгаад гонгор үнээр тагнуул мөн бол дардаг хадаасан дээр суугаад яах чгүй байх ёстой. Гонгор багшиг орж ирэх юм багшийн ширээн дээр очиж суугаад багшиг дүүрэж өмүүлж бод багшиг үүдээр цухамгц год туссан байранд очиж суудаг зантай. Тэгээд тэр өдөр завсгалгаанаар ангийн жижиг биднийг гар гэж хөөх үеэр би хэл бичгийн даалгавраа бичиж авч амжаагүй хүн болоод ангидаа хоцорлоо. Жижиг надаас бусдыг ангиас гаргаж чад үүдэнд очиж хаалгаа онгоолгож зогсоод нэг охинтой юм ярьж байна. Би бошоогон босч багшийн сандлаар 3-4 дардаг хатаас зүүгийн дээш харуулж тарааж тавиад гүүж гарлаа. Хичээлний хонх дуурахтай хамт би хамгийн
хөрөн орж ирээд суудалтаа суув. Бүх хүүхэд бужигнан орж ирээд багшийг хүлээн шүүгэлдэж пижигнэж гарлаа. Би гонгор одоо орж ирээд багшийг шоолох гээд багшийн сандал дээр очиж суун. Огт өсөрхнөө үгүй юу харж бай гэж бодон түүний орж ирэхийг тэсгэлгүй хүлээж суулаа. Хисантай нүнх гонгор орж ирээгүй л байна. Нэг харсан чинь гонгор багшийн яг урд орж ирээд шулууган явж суудалтаа суучихлаа. Багш хойноос нь орж ирээд шулууган явж суудалтаа сууснаа дуу алдан огл харав. Багш тагнуул биш юм болохоор аргагүй юм. Бүх хүүхдүүд юу болсныг мэдлгүй гайхлаа. Ёо эн чинь юу болж байна гэд багш эргэж сандал руу гарахад бүксэндээ нь дээлэнд шивсэн 2 3 дардаг хатаасны 5 гэлтэн харагдлаа. Багшаа таны дээлэнд дардаг хатаас шивчихсэн байна гэж ангийн нөхд маань шуугилдав. Багш эргэж дээлэндээ шивсэн дардаг хатаасыг түүж аваад хэн миний сандал дээр дардаг хатаас тавив? Та нар намайг шивж алах гээ юу гэж загнахад гонгор бос толгоо байлаад багшаа дардаг хатаас бидэнд байхгүй ганцхан төмөр сүгтэл байсан шүү дээ гэж хэлв. Бүх хүүхдүүд над руу эргээд харах шиг боллоо. Би дуугүй доош хараад нусаа татаа сууж байлаа. Багш над руу ирж мөрөн дээр зэмшүүрж аваад чи өөр нь ямар санаатай хүүхдүүд чи өөр нь хичээл хийх гэж ирсэн үү аль эсвэл үүмүүлэх гэж ирсэн үү гэд намайг гууд татан босгож түлхэж хан мөргүүлээд гарчи гэж хаалгаар түлхэн гаргалаа. Би түнд тагнуулж алагш шалгаж чадсангүй харин өөрөө санаатай итгээд болж хөөгдөж гарсан минь их гомдолтой юм боллоо. Бас номооч авч чадсангүй дэндүү болчингүй явдал болж таа.